Эхний мэдээ хүргэе. Нийгмийн хөгжлийг дагаад гэр бүлийн харилцаанд ч олон өөрчлөлтүүд гарч байна. За тухайлбал хүүхэд гаргах боломжгүй асууд, хүүхэд өрчлөө авах асуудал хөндөгддөг байсан бол нийгмийн хөгжлийн явцад тээгчих бэлгийн эсийн донор болох зэрэг шинэ асуудлууд урган гарч ирж байгаа учраас шинчилсэн зохицуултуудыг хуульд тусгахарлаад байна. Мөн гэр бүлийн маргаанд хөрөнгө хуваах, хүүхдийн тэтгэмж өөрчлөлт зэрэг олон асуудалд шинэ зохицуулалт оржээ. Бусаалтаас сэргийлэх, ургийн бич хөтлүүлэх, заман дээрээс нь овг нэршилтэй холбоотой асуудлуудыг зохицуулахын асуултууд бас байхгүй байгаа. Тэгээд хугацаанууд бас өнгөрцөн байна. Цус ойртолтыг бол нэг ДНХ-ийн шинжилгээ өгөөд тогтоолгох бололцоог нь одоо энэ хуулиар нээж өгсөн 5.5 дээр. Гэр бүлийн харилцаанд гендер эрхтгч байдлыг хангаж гэж байгаа байхгүй. Яаж юмч гэж. Гендер эрхтгч байдлыг юу байх юм? Эрэгтэй эмэгтэй хүүхдийн тоо тэнцүү байх юм уу? Энэ уламжлалт хандлага л одоо байж болохгүй юм шүү. Цаашдаа эрэгтэй эмэгтэй хоорондоо харилцсан одоо тийм үү зөвшөөрөө тохиролцоод гэр бүл болсон бол тэгш эрэгтэй байх ёстой. Шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхтэй гэж бод ёс суртахууны байдлыг харж үзнэ гэнэ гэр бүлийн. Гэр бүл чинь шашинлаг байна. Ёс уламжлалт итгэл үнэмшилтэй ханддаг төрлийн гэр бүл байна. Шинжлэх ухаанч гэр бүл байна. Урлаглаг тийм гэр бүл байна. Гэр бүл янз бүр шүү дээ. Гэр бүлийн дотоод ёс суртахуун ч бас өөр шүү. Гэр бүлийг цуцлахад энэ гэр бүлийн дотоод уур амьсгал, гэр бүлийн доторх одоо гэрлэгчдийн одоо бие биендээ одоо хандах хандлага, хүүхдээ асрамж хамгаалтыг шийдвэрлэхэд бол энэ дотоод гэр бүлийн орчин соёлын болон энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзэх нөхцөлийг бол шүүхэд бол олгосон ийм зохицуулт орж ирсэн байгаа. За 2024 оны 12 сараас энэ зарим Европын зарим орнуудын тээгчхийг хуулиар хоригдж байгаа. Гэрээгээр зохицуулаад гэрээгээр үндсэндээ бол тэр захиалж байгаа тээгч ихт одоо тодорхой мэдээж одоо харилцаан дээр одоо төлбөр байдг юм уу гэдгийг тохироо хийгээд тэр тохирооныхаа хүрээнд л өр хүүхдээ өөрийн одоо албан ёсны өр хүүхэд болгох боломжтой байхаар энэ хуулийн дээр зохицуулт сууж. Одоо энэ гэрэлтэй батлуулах өөрөө процесс бол сайн дурын шинжтэй. Агтынд хүүхдээ эцгээр нь овгилдог энэ боломжийг бий болгож болдоггүй юм уу? Хүүхдээ хинээр одоо овглуулах нь бол үндсэндээ бол ээж аавынх нь одоо өвөө эмээх нь бас ирэх байдаг. Энэ бол хуулиар бас зохицуулагдсан байгаа. Энэ бол нээлттэй байгаа шүү гэдгийг бас хэлье. Бас яг ураг төрлөөрөө нийтээрээ ингэж бичлэлтийн болоо зөрүүтэй эсвэл энэ зохиомжтой аваг нь буруу ээжээ гэдгээ тогтоолгож явах хэрэгтэй. Энийг одоо овг авах тал дээр бол тодорхой хуульчлах боломж байхгүй. Яг өнөөдөр боржгон авахдаа 600 мянган хүн байд юм байна. Боржгонгээ дахиад боржгон 2 үсгэн өөр тэгээд бас 200 мянган хүн сартуул авахтаа гэдэг ингээд иймэрхүү хүмүүстэй өөрсдөө л дур дураар авгаа өгч байгаа. За түүнчлэн гэр бүлийн тухай хуулийн хилцүүлгийн явцад хоёр эхнэртэй байх ижил хүүхдүүдийн гэрэлтийн асуудлуудыг ч гишүүд хөндөж байсан юм а. Одоо хууль бусаар ингээд албан бусаар гэдэг юм уу? Ингээд одоо яг үнийг хэлэхэд амьдрал дээр хоёр эхнэртэй байгаа албан ёсны эхнэрээсээ гадна одоо гэр бүл тэжээгээд яваад байгаа юм усуд байгаа шүү дээ. Бид нар бүгдээрээ л мэдж байгаа ш нийгэмд. Улсын үндсэн хуулийн үзэл баримтлалаар ч гэсэн үндсэн хууль заасан зохицуултаараа ч гэсэн нэг эхнэр нэг нөхөртэй байна гэдэг энэ агуулга бол энэ хуулиараа олж зөвшөөрөөд явж байгаа. Тэгээд төрөөс албан ёсоор гэрэлтийг бүртгэх, цуслах. За дахиад нэг юм тодруулчих. Гадаадад байгаа эсвэл хорих хайл эдэлж байгаа биечлэн уулзах боломжгүй. Зан үйлийн хувьд одоо асуудалтай ийм тохиолдолд хүүхдтэйгээ уулзах цаг энтрийг одоо онлайнаар зохицуулж ингэж уулзах ийм зохицуулалт ер нь байж болох уу? Шүүхийн шийдвэр дээр нь хүүхдтэй уулзах цаг хуваар энтрийг бол шүүхийн шийдвэрээр бол заагаад өгчих юм. Одоо энэ хуулиараа энэ дараагийн бас одоо гэр бүлийн процессын хууль дээр бол энэ түлхүү одоо наривчлалаар зохицуулагдсан байж байгаа. За 11 бүлэг 87 зүйл бүхий томоохон хуулийн төслийг ийхүү хилц хэсгийг нь дэмжлээ. Цааш улсын их хурлаас ажлын хэсэг байгуулагдаж хуулийн төслийн зүйл залт бүр дээр чамбааруулж ажиллах юм а. За хууль батлагдвал 2026 оны 4-р сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ.